Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. Айдас төгшүүр тайван бус байдал. Хүмүүс үргэлж ямар нэг зүйлээс айж явдаг. Үхэхээс, өвдөхөөс, хайртай хүний алдахаас, хэн нэг хүн зодуулах вэ, алуулах вэ гэх мэтээр. Айдас хүнийг үргэлж дарамтанд байлгалж, түүнд аливаа үйлдэл хийх боломж өгдөггүй. Энэхүү айдаст бодол үргэлж толгойд нэргэлдэж, төсөөтэй үйлдэлийг татаж байдаг. Хүнд аюул тулгарсан үед цусандан зүрхний цохилтыг шууд хурдасгаж, даралтыг ихсгэж, булчин гэж хангалдаг олон төрлийн гормон ялгардаг. Айдас нь таныг байнга дарамтанд байлгаж байдаг далдах ухамсарын үндсэн сэтгэл хөдлөлийн нэг юм. Таны судас, булчин маш хүчтэйгээр зангирч байдаг. Байнгын дотоодын дарамт нь ходоодны шарах, даралт ихсэх, бүс халзрах, бусад өвчнийг үүсгэдэг. Үүнээс гадна айдаст бодол нь дархлааг сулруулдаг. Өвдөхөөс айхан эсрэгээрээ харин ч өвчнийг дагуулдаг. Эдгээр нөхцөлд далд ухамсар айдсаар дамжуулан хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Учир нь хүн болгон өөрийгөө аюулгүй байдалд байгаа гэдгээ мэдрэх нь чухал. Айдсын эрэг тал нь өөрийгөө аюулгүй байдалд тайван хамгаалалттай байгааг мэдрэх явдал. Гэхдээ айдас бол энэхүү эрэг зорилтыг хэрэгжүүлэх муу арга юм. Энэ нь хүнийг бусдад болон амьдран байгаа орчиндөө итгэдэггүй болгож, улмаар бусдаас холдуулдаг. Мөн хаагдмал болгож, сүулдэ ганцаардалд оруулдаг. Зөвхөн ганцаардлаар зогсохгүй өөр бусад хортой зуршлыгч бий болгодог юм а. Айх нь бидний айж байгаа зүйлийг авчирдаг. Жишээ нь өвдөхөөс айх нь өвчин дагуулдаг. Ганцаардлаас айх нь ганцаардлыг авчирдаг. Хин нэгнийг алдахаас айх нь үнийг л авчирна. Яаж энэ бүхэн болдог хэрэг вэ? Хариулт нь маш амархан. Бидний ухамсар тэгж л бүтсэн аж. Тэр үргэлж бидний хүсээгүй айж байгаа зүйлийг хийх дуртай. Бид айх үедээ өөртөө аимшигын дүр зургийг зурж, тэрхүү аимшигын тухай муу бодлоо мэдэрч, тийм л юм битгий болоосаа бурхан минь гэдэг.
бүхэл энэ бодол, үйлдэл, зураглал нь бидний далд ухамсарт байж тэр зүйлийг бий болгодог. Жишээ нь хэн нэг хүн танд 237 гэсэн тоог битгий тогтоогоорой гэж хэлвэл та тогтооно. Яаж ч мартах гэж оролдоод та түүнийг мартаж чадахгүй. Бидний ухамсар ингэж л тогтсон байдаг. Үгүй гэсэн дагавар нь түүнд дорно биелүүлгсэн команд болдог байна. Хүмүүстэй харилцах явцдаа би тэдний айдсын гол шалтгаан нь итгэлгүй их гэдгийг тогтоосон юм аа. Тодруулбал өөртөө итгэх, бусдад итгэх, бүх ертөнцид итгэх итгэл байдаггүйтэй холбоотой. Тийм хүмүүс хорвоогоос үргэлж муу юм хүлээж байдаг. Хүлээснээр нь ч болдог. Тэд дандаа л энэ дэлхий аймаар, эргэн тойрон өөдгөө хүмүүсээр дүүрэн одоо цагт хүнд итгэж үл болно гэж өгүүлж байдаг. Хүмүүс бидний бодлын нөлөөд тал болдог дээд ухамсар гэж байдаг гэдэгт итгэдэггүй. Үнэмшил байхгүй бол итгэл байхгүй. Итгэл гэдэг нь үнэмшлээс үүдэлтэй. Тиймээс дээд ухамсар, Бурхантай холбоотой өөрийнхөө хүчинд итгэж сур. Зөвхөн тэгсэн тохиолдолд та бүрэн аюулгүй болно. Айдсаа салахын тулд итгэж сур. Энэ дэлхийд байгаа бүхэнд өөртөө, хүмүүст, үйл явдалд итгэж сур. Хамгийн эхлээд өөртөө итэг. Та өөрийнхөө ертөнцийг бүтээдэг гэдгийг сана. Энэ дэлхий бол манай гаригийн хамгийн аюулгүй газар. Өөрийнхөө бодлыг хариуцж сур. Таны ертөнц таны бодлоос хамаарна. Хүрээлэн байгаа орчноос зөвхөн сайхныг хүлээж сур. Би өөрийнхөө хувийн хүчинд итгэдэг. Би дотоод тайвшрлыг олсон гэсэн бодол таны далд ухамсарын чухал програмын нэг болог. Жишээ нь ээж нь охиноо амлсан цагтаа гэртээ ирэхийг нь хүлээнэ. Охин ороодоход ээж нь санаа зовж, элдв муу зүйл бодон цонх хаалганы хооронд алхална. Тэрээр муу юм бодсноороо охиндоо муу зүйл хүсэж байгаагаа ойлгодоггүй. Тэр гаднаа охиндоо сайныг хүсэж байгаа боловч дотоодын төрөмгийлэл хорслоороо дамжуулан түүнийг төрөмгийлж идэг. Иймээс охин ээжтэйгээ байнга бүдүүлэг харилцаж түүний зөвлөгөөг сонсохгүй болно. Охин нь ээжийнхээ төрөмгийлэлд төрөмгийлэлээр хариулж байгаа нь тэр юм. Хэрвээ ээж нь охиныхоо зан авирыг өөрчлөхийг хүсэж байгаа бол өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй. Тэрээр айдсаа итгэлээр солих хэрэгтэй. Айдсаа сарниулахын тулд яах хэрэгтэй? ертөнц хүмүүст хандах төрөмгийн бодлоос эхлээд салаа. Өөрийнхөө шүүмжилж, зэвүүцэж, үзэн ядаж, гомдож байсан тохиолдлуудыг сана. Энэ бүх бодлоос эхлээд сал. Энэ бүхэнд нь мэдээлэл, энергийн нарийн төвшөнд үхлийг хүссэн бодол юм. Дотоод төрөмгийлэл, гадаад төрөмгийллийг үүсгэдэг юм шүү. Таны эргэн тойрондоо эсвэл хэн нэгэнд гаргаж байгаа дотоод төрөмгийлэл таны эсрэг чиглэсэн гадаад төрөмгийллийг татах бөгөөд энэ нь хамгаалах мэдрэмж болох айдсыг үүсгэдэг. Айдас. Энэ бол аюул тохиолдож болох тухай далд ухамсараас бидэнд өгч байгаа дохио. Өөрөөр хэлбэл далд ухамсар биднийг өөрсдөөс минь хамгаалж байна. Иймээс айдсаас салах хамгийн гол арга бол далд ухамсарын дохиог зөв хүлээн авч төрөмгийн бодлоос салж эхлэх явдал юм. Та хуучин сөрөг бодлоос салж хүмүүсд бүх дэлхий дахинд хайраа илгээж чадах юм бол бүх айдасд нь алга болно. Хайрд айдас байдаггүй. Жинхэнэ хайр айдсыг хөөдөг хэмээн Ионын илгээлтэд хэлсэн байдаг. Ингэснээрээ та өөрийнхөө амьдралд хүчирхийллийг татхан болж таны амьдрал энэ ертөнцийн хамгийн тайван орчин байх болно. Саяхан би хоёр эмэгтэйн яриаг сонслоо. Манай гудамж хамгийн тайван гудамж юм шиг надад санагддаг юм а. Олон гэрэлтэй. Харин танах шоронд ойрхон байдаг болохоор их аюултай юм шиг.
Үгүй. Харин манай гудамж хамгийн тайван. Би нөхөртөөгөө орой үдши айж имэлгүй явдаг. Бүр шүн галт дэрэг тосгоор явж исэн гэж айдсын тухай бодлоо орхи. Тэр та нарын дотор хизээч юм гүн орсон байна. Эхлээд аав ээжтэй нь, дараа нь сургууль, багш нарт нь айлгаж байсан. Хэрвээ та ямар нэг зүйлээс айж явдаг бол өөрийнхөө дотоод сэтгэлийг уудалж бодоод үз. Шалтгаан нь таны хувийн түүхтэй л холбоотой байдаг. Хэрвээ та ганцаардлаа сайдаг бол хүмүүст итгэдэггүй гэсэн үг. Ямар хүмүүстэй амьдралдаа муу харилцаа үүсгэсэн тухайгаа, яагаад та итгэдэггүй тухай, яагаад тэр хүмүүс таныг гомдоосон, эсвэл танд муу юм хийсэн тухай сандаа. Одоо та ямар бодол, ямар үйлдэлээрээ ийм хүмүүсийг, ийм харилцааг өөрийнхөө амьдралд татснаа сана. Учир нь адилхан зүйл л адилыгаа татдаг гэдэг шүү дээ. Магадгүй та үргэлж өөрийгөө хараан загнаж, эсвэл өөрийгөө голж үзэн ядаж явдаг. Эсвэл бусдын санаа бодлоос хамааралтай амьдрдаггүй. Тэгвэл та хүмүүсээс яаж сайн харилцаа хүлээх вэ? Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, оюнсаг шиг авгаа хүчийг биенэрлсэн юм. Хэрвээ та шүтлэлтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлэр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үздэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байт юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5